хичээлд асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ямар асуудал гардаг вэ? Яаж шийдэх вэ гэсэн ийм хичээл өнөөдөр үзнэ. За тэгэхээр бүгдээр жаахан ярилцъя. Ярианы хичээл байхад ямар асуудал тулгарч ирсэн бэ? Ярих гад ярьж чадахгүй ямар асуудал байсан? Тэр асуудлыг хэрхэн шийдсэн бэ? За энэ юу гадаад хэл заадаг багш нар бол гадаад хэл заадаг тэр заадаг хэлээрээ тусгай солилцож болно. Заавал монгол хэл гэхгүй. За тэгээ хичээлээс гадуур яриад авах ямар арга хэрэгжилж ирсэн бэ? Хичээлээс гадуур ярих чадварыг сайжруулах ямар нэгэн сонин арга хуваалцсан өгсөн. Ийм дөрвөн заавал дөрүүлэнгээр ярих ёстой биш. Энэ дөрвөн чиглэлээр тэгээ олон орны багш, олон өөр хэл заасан багш нар байгаа учраас яахан туршлага солилцох уу ёо сонин сайхнаас ярилцах уу ямар асуудал тулгарч ирсэн. Ер нь заавал асуудал шийдсэн гэдгийг хэлэхэд хэцүү байгаа бол яг ямар асуудал ярианы хичээл дээр за өөрөө бас ярихад гадаад хэл сурж байгаа хүн байвал ярихад яг юу болохгүй вэ? Юу хэцүү вэ гэдэг хэлээ. Багш нар сайн дураараа гарч ирээд. Зарим нь зүгээр хичээл заадаггүй багш нар байж байгаа байх. Тэгээ багш нарт гэж одоо нөгөө хичээл заадаггүй юу эцэг эхчүүд бас оролц тий. Эцэг эхчүүд бол бас хүүхдтэй ярианы хичээл заагаад заахад яг яагаад энэ юу болохгүй ярилцаж болно. Аль эсвэл гадаад хэл сурж байхад тухайн очсон улсынхаа гадаад дандаа өөр улсаас багш нар байгаа. Тухайн улсын хэлийг сураад ярих гэхээр яг яагаад вэ? Бид нар чинь их одоо гайг болж байгаа манай сургалтад. Бид нар их яриа сурхасаа илүү дүрм их сурдаг байсан. Тэгээ яг ярихад чаддаг байсан нэг асуудал байсан тийм ээ. Орос хэлэн дээр сурахтаа бид нарыг багада дүрм заачдаг. Ярианы хичээлийг заахтаа ингээд сурагчгийн ихэнд нэг диалог өгчдөг. Эрэгтэй эмэгтэй. Тэгэхээр нэрэгтэй хүүхдийг нэрэгтэй, эмэгтэй хүүхд эмэгтэй хүүхд болж жоод уншаад. Тэгээ тэр ярианы хичээл. Хичээл дараас нь дандаа дүрм үзээд авчдаг. Тэгээ дүрм үзнийхээ дараа за яар гэдэг. Ярих зүйлээс байж чадахгүй. Хэцүү байсан. Хоёрдугаар нэг асуудал юу байсан гэхээр бидний багад гадаад хэлний хичээлийг харахад нэг ангид манай ангид шилбэл 45 хүүхэд байсан. 45 хүүхэдтэй ангид гадаад хэлний хичээл орохоор яриулна гэдэг чинь багш нэг хүүхдэд яг ганцаас 1 минутын хичээл зэрэг засварлаа гэж бодвол тэгж чадвал ч чадахгүй. Тэгэхэд 45 минут нэг хүүхдэд 1 минут яриад цаашаа явчихаар. Тэгэхээр ерөөсөө тийм ярих хүн багш оюун сурагчтайгаа яриулах тийм боломж нь ерөөсөө гарахгүй. 45 хүүхдийн ярих боломж гарахгүй байгаа. Тийм болохоор багш өөрөө ярьсаар байгаа таардаг гэсэн. Ярьсаар байгаа гардаг нэг гадаад хичээл. Одоо тийм биш болж байгаа. Одоо тийм биш. Ер нь ангиудын юу багаараа багуулаад за бид ялангуяа гадаад байгаа багш нар бол зөв хүүхдэд харилцдаг гэж найдаж байна. Нэг хичээл дээр нэг 5 10 хүүхэдтэй байдаг тийм ээ. Сайн байна уу гшөө? Сайн байна. За ханаас ярьж байна? Заадаг. За би Улаанбаатараас би гадаад хүмүүс монголыг заадаг. За. Тэгээд монгол хэл анхлан суралцж байгаа юм оюутан байхгүй юу? Тэгээд тэр хүн ингээд юм асуухаар ингээд бүх юмнуудыг ингээд сайн одоо төгс хэлэх гэж гэх юм уу мэдгүй үгнүүдээ ингээд шууд ингээд надаас асуудаг ч юм уу эсвэл бол ингээд нөгөө өөрөө юм тойл бичиг мчнээс ингээд харж агаад бүх юмнуудыг мэдхгүй үгээ хайж агаад тэгж харж хэлээд байхгүй юу. Тэгээд тэгж одоо ярьж байгаа явцдаа тийм өөр үг зүгээр ингээд толноос хараад ингэж хэлэх юу юм хэр нөгөө сайн суралцахад хэр үр дүнтэй юу хэр ач холбогдолтой гэдэг. Тэгээд эсвэл бол зүгээр л ингээд мэддэг үгнүүдээрээ л ингээд тойруулаад яриад байх хэрэгтэй юм уу эсвэл ийм үү? Зөв. За энэ маш их хамгийн их олон тааралцдаг юм чинь ярьж яхад мэдхгүй гараад ирдэг. Мэдхгүй гараад ирэнгүүт тэр үгээ тэгэл тэр тойруулснээсээ хараад тэр үедээ ингээд харчин тэгэл дараа нь тэгэл мартчих шүү дээ. Тэгэхээр тийм үү яах вэ? За буруу наад хандлагч нь бол буруу. Тэгтээ наад чинь буруу гэдэг нь чамааг буруу зааж ийн гэсэн үг шүү. Тэр оюутны чинь хандлага нөрөө буруу гэсэн. Тэр оюутанда тэрийг сайн хэлж өгөх хэрэгтэй. Ингэхгүй ярианы хичээл. Наадах чинь яаж ийн нөхдөр ярианы хичээл, шинэ үгийн хичээл гэдэг хоёр хичээл. Ярианы хичээл дээр мэддэг үрэл ярина.
Тэр мэдхгүй гараад ирэхдээ тойл бичгээс хатна гэдэг юм уу өөр ямар нэг аргаар тэр үгийг үзэж мэдээд мэднэ гэдэг чинь шинэ үгийн хичээл. Тэгэхээр наадхаа хэлэн за энэ мэдхгүй үгийг чинь шинэ үгийн хичээл дээр үзнэ. Шинэ үгийг үзчихэд тэгэж үзсэн шинэ үгээр ярианыхаа хичээл дээр хэрэглээж явнаа. Ярианы хичээл дээр одоо зүгээр ярина. Ерөөс юм уу яахгүй гэж мэдхгүйгээ хэрэглэх гэж хайж байхгүй. Таг ярианы fluency буюу тордгүй ярих чадвар, accuracy буюу зөв ярих чадвар гэж ярианы хичээлээ хоёр чухал юм байж байгаа. Тэгэхээр тэр fluency гэдэг юм чинь хацаачдаг байхгүй. Ярьж байгаа бол гинтгэн дундуур нь ороод тойл бичиг хараад тийм ээ ингээ өгдөг чинь. Тийм учраас одоо энэ хичээл дээр ер нь гарна яаж мэддэг үгээр орлуулж ярьдгийг мэдхгүй үг тарлах юм бол мэддэг үгээр орлуулж. Ер нь бол тэр мэддэг үгээрээ л ер нь орлуулж ярих юм ингэж орлуулж ер нь яриулах нь зөв юм байна тийм. Зөв. Яагаад гэвэл чи ярианы хичээл учраас. Тэгэхээр нөгөө хүн чи ингэж магадгүй. Үгүй би энэ үгийг мэдэх ёстой. Би яг ингэж хэлэх гээд байгаа байхгүй юу гэхээр тийм ээ тийм зөв тэгж хийж болно. Тэр нь болохоор шинэ үгийн хичээл. Өөр хичээл юм шиг үү. За зин нэг мьют болгохгүй нэг хүмүүс хин нэг дугаараад байна. Бүгдээрээ багш нар бүгдээрээ мьют болгочихтой өөрсдийгөө. Тэгээ яг ярих болохоор unmute хийгээд яриад байв зүгээр. За саяны асуудал чинь бодвол яг тэр мэдхгүй ер нь бол ярианы хичээлийг зааж яхад яриан дунд мэдхгүй үг гараад ирж яах вэ гэдэг тэр асуудал. За хамгийн их түгээмэл гардаг зүйл шүү. За өөр санд иймэрхүү асуудал гарч ирсэн юу вэ? За би тэгвэл хичээлд орлоо шүү. Ярилцаж явах. Хичээлийн дараа ярьсны дараа хүмүүсийн юу ярьж байгаа гэдгийг тодорхойлоод яах юм ярих боломж гарах байх тийм. Хэлэх гэж байгаа хэлээ. Санаа. Гараа өргөцсөн байна. За гараа өргөсөн хүн ороо хэдээр би нэр гараа өргөснө харж чадахгүй юм шүү. Хүү юм байна. Хүү юм. За багш хичээл. За яг энэ чинь энэ да одоо хамгийн ихний асуудал бүх энэ багш нараас миний авсан энэ судалгаа багш нар зааж явахдаа асуудал гарч ирсэн энэ хичээлийн зүйлээр энэ үг мэдэхгүйгээ санаагаа илэрхийлж чадахгүй байж байна. За тэгэхээр үгээ мэдэхгүйгээс болоо санаагаа хуваалцаж илэрхийлж чадахгүй яах юм бэ? Багш одоо юу заах вэ? Яах вэ нөгөө оюутанда? За ингэн яриагаа энгийн болго. Хэсэгчд хуваа. За яриагаа энгийн болго хэсэгчд хуваа гэдэг чинь одоо жишээлбэл юу гэдэг вэ гэхээр за одоо нөгөө нэг хад ихтаа гэсэн хоёр хилцүүг зааж штэ. Намайг баг байхад манайх хөдөө байсан гэдэг. Үлийн хоёр эзэнтэй байх юм бол нэгдүгээр эхний өгүүлбэрний гол өгүүлбэрийн гişүү өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь намайг болчдөг. Би баг байхад биш. Би хэрвээ нэг эзэнтэй өгүүлбэр байх юм бол би баг байхдаа хөл бөмбөг тоглодог байсан гэдэг. Тэгээд намайг баг байхдаа хөл бөмбөг тоглодог байсан гэхгүй. За энэ төвхтэй хэлцөө. Тэгээд тэр тохиол тэгээд тэрийг ярьж байгаа хүн ихэнх хүн тэрийг сонсоод ойлгодог, уншаад ойлгодог. Яриан дээр хэрэглэхдээ оюутнууд яах гэдэг үгээр ярианы хичээлдээ тэрийг хэрэглэх гэдэг ингээд нөгөө төхөж юулээ гэдэг дотроо бодоод тий ялгал бодоод намайг хэлүү би намайг баг хад илүү ихтаа болов гэдэг ингээд тэгсээр ярианы хичээл биш нөгөө хилцүү хичээж өгч байгаа болохгүй алга болчиход байдаг. Тэр яриагаа ингийн болох хэсэгчл хуваа би баг байсан дуусгачих өгүүлбэрээ. Тэр үед ч гэдэг юм уу. За нөгөө боловч бас адилхан шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингээд чек гэсэн боловч гэсэн хэлбэрийг хэрэгжиж чадахгүй байх юм бол тэгсэн дуусгачих өгүүлбэрээ. Тэгээд хуваагаад тэгээд гівч гэдэг ч юм уу, гихтээ гэдэг юм уу, гихтээ гэдэг хэлдэг ч юм уу. Иймэрхүү маягаар ингэж энгийн болгож хуваанах нэгээс. За нөгөөх нь за хоёрдугаар болох нь хэлж чадахгүй юм хэлж чадах юмараа орлуул гэж. Энэ их чухал. Энгийн үг хэрэгэл. За энэ тэр одоо түрүүний хэлсэн жишээн дээр шиг ингээд ярьж байгаа дунд нь гацаад тоол хараад явуулчихна гэдэг юм бол ярианы хичээл биш болчих. Тэгэхгүй тэр утгатай тэр үг юу вэ одоо тэрүүгээр хийн. За манай нэг оюутан жишээлх юм бол эхлээхэн хэрэгжилж ийсэн. Сонгуульд Америк нэгдсэн улсын сонгуулийн гэдэг системээр яар гэдгсэн чинь нөгөөдөг чи ярьж байгаад электорат гэдэг үгийг мэдэхгүй болоод тэгээд нөгөө төлөөлөн сонгох хүн электоратыг мэдэхгүй болонгуудаа тэнд нэг сонгуулийн хүн гэж байдیں۔ Тэр сонгуулийн хүн нь гэдэг юм уу да сонгуул гэдэг үгээ мэдж байгаа хүн гэдэг үгээ мэдж байгаа. Тэгээд иймэрхүү
нэг өөрийнхөө мэддэг энгийн юм гэж хэлээд хамгийн гол нь тэрийг нөгөө сонсогч тэгээд сонсож байгаа нь ойлгох хэрэгтэй шүү дээ. Санаа. Тийм учраас тэр тиймэрхүү ямар нэг мэддэг үгээрээ орлуулад хэлчихнэ. Тэгчээ дараа нь яриа дуусны дараа би түүхэн тэгж хэлэх гэсэн ингээд нөгөө үгээ хайгаад болж байна шүү дээ, тийм ээ. Тэгээ энгийн үг хэрэгэл заавал нэг хүнд хэцүү үг хэрэглэх гээд яг одоо англиараа ч юм уу, японоор ч юм уу их мундаг үг бодцоод тэгээ тэрийг хэлэх гээд ингээд тэрийг яг орчуулж хэлэх гээд байдаг хэцүү хэрэггүй. Зүгээр энгийн мэддэг үг хэрэгэл. За жаахан юмыг сайн мэдээд сайн хэрэглэж сурах нь илүү ашигтай байдаг. За энийг нь ярианы хичээлдээ дандаа их ойлгоо шүү. Яг өөрийнхөө мэддэг цөөхүүгээр аюу сайхан торлоггүй Луиси гэдэг төрөнөөс яриад байгаа тийм ээ. Торлоггүй сайхан ярьдаг. Тэр чадвар чинь нэг их юм мэдээд тэрийг ингээд одоо аль нийлээ гэдэг ингээд тэр цаасан гэж хайж байгаа тэгж ярьдаг байхаас хамаагүй илүү. Ярианы хичээл чинь торлоггүй яриулах гэдэг учраас өөрийнхөө яг мэддэг хэсэг баг үгээр яг тэр үгээрээ л ингээд оролдож яриад байна гэдэг нь илүү сайн мэддэг юм аашиг. Энэ чинь болохоор ер нь явж нөгөө бүр эцэстээ уншихын хичээлдээ ч гэсэн дахин яриад байгаа эерэг зүйлд илүү хандуул гэдэг сургалтын чиний хэлбэр чинь яваад байгаа. Эерэг зүйлдээ мэддэг юм дээр анхаарлаа хандуулна гэж. Мэдэхгүй юм дээр анхаарлаа хандуулж байдаг. Мэддэг зүйл дээр анхаарлаа хандуулна гэдэг нь юу гэсэн үг гэхээр өөрийнхөө мэддэг үгээр яриад мэддэг үгээр яриад мэдхгүй үгнүүдээ хасаад тайлбар хийж байгаа. Уншлага уншиж байхдаа мэддэг үгнүүдээ ингэж хасчаад яг тэр мэддэг үгнүүдээс утгыг нь олоод энэ ингэж л гэдэг. А мэдхгүй юм дээр анхаарлаа хандуулаад байх юм бол явахгүй шүү дээ. Яг нэг мэдхгүй би энэ үгийг мэдхгүй тэгээд би ойлгохгүй нэг. Гэхдээ бусад үг нь бүгдийг мэдж байгаа. 10 өгүүлбэр 10 өгтөө өгүүлбэрээ 9-ыг нь мэдж байгаа юм байна. Ганц мэдхгүй үгээ заагаад би энийг мэдэхгүй байна. Үгүй дэлхийн энэ сурж байгаа хэлнийхээ бүх үгийг угаасаа мэднэ гэсэн боломж угаасаа байхгүй. Мэддэг зүйлдээ анхаарлаа хандуулж. Focus on what you know гэж байгаа. Мэддэг юм дээр анхаарлаа хандуул. Тэгээд тэрүүний хүний багшийн хэлсэн жишээг хэлсэн тэр оюутан бол би бол яг мэдчихээн тийм төрлийн оюутнууд байдаг. Тэр оюутан уншлагын хичээл дээр яаж байгаа вэ гэхээр өгүүлбэртэйгээ бүх үгийг орчуулах гэдэг бүгдээр ингээд энийг би мэдэхгүй энэ юу гэж байгаа энэ юу гэж байгаа гэж байгаа. Бас л буруу хандлага дээр. Тэгээд яг тэгж байгаа үстэй. Яг тийм оюутнууд. Үгүй ээ эхлээд мэддэг зүйл дээр анхаарал хандлага уртыг нь олчих гэдэг. Дараа наадах чинь тэр үгнүүдийг нь орчуулдаг. Бүх үгийг нэг нэгээр нь орчуулна гэх юм бол уншлагын хичээл биш аахгүй бас. Бас л шинэ үг хичээл ашиглаж орчуулгын хичээл гэж орчуулга биш. Уншлага бол бүгдийг нь унш мэдчих хэрэгтэй биш. Уншааж уртыг нь ойлгож тэр л юм уншлах нь. За энийг их сайн хийж сурах хэрэгтэй. Paraphrasing гэж. Хэлж чадахгүй юмыг өөрөөр хэлэх юм. Тэ. Одоо юу гэдэг те? Нэг ямар нэг үгийг хэцүү үг мэдэх болчих юм бол нэг тийм юм байдаг. Тэр юм гэдэг нэг ямар нэг тийм нэг өөрөөр хэлээд тэгээ явдаг чинь. Асгалгүй. За үгийг биш бодлыг орчуул гэж. Үгийг биш. Яг энэ үгийг мэдэхгүй нэг үгэн дээр гаццсан. Тэр биш. Тэр үг чинь намаахгүй. Тэр үгээ хайчих. Юу хэлэх гээд байгаа санаа чи юу? Яг хэцтэй яг тэр бодлоо орчуулж гэж юм. За энэ яг түрүүний нөгөө асуусан юм чи яг энэ гэж. Яриа бэлтгэхдээ яриагаа бэлтгэхдээ шинэ үгийг төлөвчгээс харахаас зайлсхий. За мэдээж эрэг Америк нэгдсэн улсын сонгуулийн тухай ярина гэдэг юм бол сонгуул гэдэг үгэд заавал харах хэрэгтэй. За тэрийг бол харуулна. Тэгээ болоо сонгуул. Бусад бүх үгнүүдийг нэг нэгээр төлөвчгээс хараад байж байна гэж болохгүй. Тэгэх юм бол өрөөний эмээний хэлснээр шинэ үгийн хичээл болчихно. Ярианы хичээл биш болчихно. Төлөвчгээс гарахаас зайлсхий. Тэгээд яриагаа бэлдсэн. Ялангуяа яриагаа бэлдсэн ярианы дундуур гарна гэж бүр байхгүй огт байх. Яриа ярьж явахынхаа дундуур бол юу ч харж болохгүй. Бэлдэж явахдаа бол яг ингээд түлхүүр үгээ харах боломжтой. За энэ үг мэдэхгүйгээс санаагаа илэрхийлж чадахгүй гэдэг асуудал чинь энэ шүү. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг үгээ мэдчихэж ярих хэрэгтэй. Үгийнх нь шинэ үгийнх нь хичээл нь тусдаа юм болвол шинэ үгийн хичээл чинь тэр ярианыхаа хичээл өмнө орж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэрийг асуудна. Юуны тухай ярих гэж байгаа вэ гэдэг ярианы хичээлээс өмнө шинэ үгийн хичээлийг оруулж байгаарэ гэж. Тэр. За дараагийнх нь. За үгээ тогтоож чадахгүй байна. Уг нь наа чи мэддэг үг юм аа. Сураад байгаа юм. Яг хэрэглэх гэхээр мартаад байна. Яг яриандаа хэрэглэхээр нөгөө байхгүй болсон. За тэгээд уншлага хичээл дээр харах тэр мэдээд идэг. За тэгэхээр яах вэ? Энэ дээр яах юм бэ? Үгээ сурахтаа хоёр чигтээ сурах хэрэгтэй. Эхлэнээсээ сурч байгаа хэл, target language сурах гэж байгаа хэл, сурж байгаа хэл. Сурах гэж байгаа хэлнээсээ
сурах хэлээс их хэл рүүгээ хоёр талаас хоёр тишээ. Ихэнхдээ бид нар яаж үзээд байдаг вэ гэхээр одоо сурж байгаа хэлнийхээ үгийг үзчихэд ихэд үзчихэд тэгээд монголоор юугаар одоо жишээлбэл Монголыг сурж байгаа Америк оюутан бол монгол үгийг бичээд англиар ингэж байгаа гэдэг англиар бичиж аваад ингээд тийм чиглэлээр сурцсан хүн чи яадаг вэ гэхээр хараад таниад идэг. Тэгчээд яг хэрэглэлээр мэдгээ өчдөг. Тэр үгийг танина гэдэг нэг өөр, мэднэ гэдэг нэг өөр. Мэднэ гэдэг чинь болохоор яг хөөхлөөр яг яриан дотор үгөө хэрэгж чадж байгаа юм бол тэр үгийг мэдж гин гэсэн үг. Ярих гэхээр мэдэхгүй мөртлөө уншихад нөгөөдгөө хараад ойлгоод байна гэдэг юм бол тэр нь болохоор тэрийг хэрэгэлж сураагүй мэдээгүй таньж гин гэсэн үг байна. Танина. Тэгээ таньж гин гэдэг нь яаж гэнэ гэхээр дандаа сурах хэл их хэл гэдэг чиглэлээр сурчихсан хүмүүс тэгээд байна. Их хэл өөрийнхөө хэлнээс нөгөө нэг чи юу гэдгээд дандаа нөгөө тийшээ сурч байгаа юм. Энэ их сайн туслана. За хоёрдугаарт нь данг салангадаар нь биш хилцээр өгүүлбэрээр юм сурах гэх ачаал бүгдээ. Бүтэн хилцээр нь өгүүлбэрээр нь сурах. Ямар сонин хүн бэ? Ямар гэж юу юм? Сонин гэж юу юм? Хүн гэж юу юм ингээд тус нь бүх үгээ мэддэг мөртэй. Ингээд ямар сонин хүн бэ гэдэг чинь сайхан хэлж байна шүү дээ. Тэгэхээр чинь тэр дотор хилцчээр сурсан дээ тийм юм нэг. Хилцээр өгүүлбэрээр сурах. Үгээр нь салгацгаар хэцүү болчих. За чанга хэлнэ. Үгээ. Дандаа чанга өөртөө сонсгоцгоо. Өөрийгөө хүн сонсдог штэ. Дотроо ингээд уншаад ахлаас болохгүй. Наадах чанга унштай гэдэг. Ялангуяа ингээд гадаад үг байж захлаа. Гадаад үг байж явах юм бол өөрийнх нь хэлний үг гэрэл өссөн бахар юм танихгүй. Наадах чанга хэл гэдэг. Чанга хэлэхээр өөрийгөө сонсдог. Тэгж штэ. За стратегиктэй байх хэрэгтэй оюутан сурагч нар өөрсдөө. Тийм учраас стратегид нь багш туслах хэрэгтэй. Яаж туслах вэ гэхээр яг чухал үгсээ тодорхойлж сурна. Энэ үг надад заавал хэрэгтэй гэдэг. Тэгээд тэрийг хэрэглээнд байнга орно. Хамгийн хэрэгэлдэг үнүүдэд яг лист гаргаад чухал өгнүүдийг тодорхойлж. Энэ их чухал. Хамгийн хэрэгэлдэг мөртлөө би энэ үгийг дандаа мартаад байдаг гэж хэлж байна. Дандаа мартаад байдаг гэдэг чинь дандаа хэрэгжилж юм гэсэн үг шүү дээ. Тийм чи яг тэр өгнүүдээ гаргаж авч байгаа хэрэглээнд оруулж сурна гэсэн. За сурхаа багсгаад тесттэй гэсэн гэж байгаа. Энэ нөгөө хүний тархины чадвартай холбоотой тарих. Тест, шалгалт. Сурна гэдэг чинь юу гэж яг одоо юу гэдэг ингээд бичсэнтэй энэ дээр ингээд ном гэж энэ дээр бук гэсэн юм. Тэгээд ном, бук энийг сурж ийн гэж үздэг. Биш ингээд ахлаа чинь нөгөө идэхгүй тархинд идэхгүй мэдээ зүгээр очоод тэгээд ингээд алга болоод байна гэсэн. Бойл тест хий. Бук гэдэг чинь юу вэ? Бич. Хичээл болгоныхоо өмнө 10 үг өгөөл монголоор юу англиар өгөөл монголоор нь ч юм уу ямар хэлтэй хүмүүс зааж байгаас шалтгаалаад яг тэгж бичүүлээд тест нь хамаагүй бодно шүү дээ. Ном бук гэдэг хаа чинь зүгээр бодохгүй. Тархи ингээ ажилладаг байхгүй нөгөө. За юу лээ чинь букийг өгчсэн билээ монголоос чинь за нам билүү ном. Тэгэхээр чинь тархичанд ажиллаад тэгээ тархины ажилласан юмнээрээ нөгөө үгээ тогтоож болдог. Тийм учраас сурхаас илүү тест нь илүү шүү гэж. Давтгаас илүү давтна гэдэг чинь зүгээр л ингээд давтаал ингээд бичдэг. Давтахгүй тэгэж давтахгүй тест маягаар. За тэгээд хамгийн сүүлийн хамгийн чухал зөвлөгөө бол ерөөсөө сэтгэлээр унах хэрэггүй. Би ерөөсөө үгээ мартчихээд байдаг. Би ерөөсөө чадахгүй юм. Үгээ хичээл дээр хэрэглэх гэж оролдоод байна. Их олон удаа оролцдог, их олон удаагийн тавцсан байгаад ярьж байна. Тэгээд ганц хоёр удаа оролдоод чадахгүй юм байна би үгээрээ сэрж. Ийм байж болохгүй гэж байна. За. Дараагийн нэг олон асуудал. За хилцүүтэй холбоотой. Би уг нь хилцүүгээ мэднэ. Хилцүү сурахаар их мундаг сурдаг байдаг байдаг. Тэгчээд яг ярихаараа алдаад байна. Хэрэгж чадахгүй. Яач вэ? Түрүүний нэг юутай төстэй. Үг мэдээд байгаа мөртлөө хэрэглэх гэхээр чадахгүй. Адилхан их төстэй. За тэгэхээр яах вэ? Мэддэг хилцүүгээрээ өөрийн гэсэн өгүүлбэрүүд бич. За ийм дасгалуудыг хийлнэ. Ягаад өөрийн гэсэн зүгээр мэддэг хилцүүгээр өгүүлбэрүүд бич гэдгээс илүү ягаад өөрийн гэсэн гэж оруулсан бэ гэхээр хүн одоо ингээ өөртөө холбоотой юм ярина, өөртөө холбоотой гэдэг практик ашиглаж байдаг байхгүй юу? Meaningful өөр анхны хичээл дээр нөгөө нэг дөрвөн утасны онол үзэхдээ бид чинь утгад суурилсан, утгатай өөрийн гэсэн үг гэж өөрт нь болсон юм, өөрийнхөө тухай юм мэддэг хилцүүгээр юм бичих тасгал. За дээр нь
Одоо бичих дасгал хийсэн те. Бичих дасгал дээр нэмээд ярих дасгал. За одоо өөрийнхөө тухай өөрийн гэсэн өгүүлбэрүүд утгатай юм бичсэн юм чинь тэрнийхээ тухай ярина. Бичсний дараа ярихлаар хамаагүй дээр болчих нөгөө хэл зүгээ ашиглаад. За энэ дараагийн дасгал гэж байна. Яриагаа өөрөө хянаж өөрөө өөрийгөө засна. Багшаар засуулах биш. Өөрөө өөрийнхөө алдааг олж засна гэдэг чинь маш сайн чадвар. За үүний тулд тэр нь яах юм? Яаж өөрөө өөрийгөө засах юм? Бичлэг хий. Өөрөө ингээд нэг юмны тухай яриад тийм ээ. Сэдв өөртөө сэдв оноож байгаа. За энэ сэдвээр ярьлаа. Бичлэгээ сонсоод тэрийг ингээд яг үг болгон цээж өгч байгаа юм шиг сонсон бичлэг ингээд бич. Үгчлэн бич. Тэгтээ дараа нь тэрийг уншаад, уншлагыг хэлж байгаа юм шиг уншаад засна өөрийгөө. Эндээс өөрийнхөө алдааг олсон. Өөрийнхөө алдааг сонссон алдаа давтах нь хамаагүй бага байдаг. Багш хэлснээс илүү. Багш болохоор чи ингэж хэлээд байна гэдэг за гэж дараа нь дахиад марцчаад байдаг байхгүй. Өөрийгөө засах хамаагүй юм ухамсартай байдаг. Ярих нь ухамсар суудаг. За багш нь за бүр биш ингэж хэлнэ гэдэг багш нь засдаг шүү дээ алдааг нь. За тэгээд багш нь алдааг нь засаад өгөхөөр ахин зөвөр чангаар хэл. Дөрөвнөөс хойш чангаар хэл гэдэг чинь 2 3 давтагдлаа шүү дээ. Ярианы хичээл дээр энэ чухал. Чангаар хэл гэж. Тийм. Давтаад дахиж чангаар хэлээд байгаа гэдэг. Хэл сурах нэг чухал арга чинь тэр шүү дээ. Дуурайж хэлдэг, дагаж хэлдэг. За мэддэг үг, мэддэг хэл зүгээрээ чанга ярих дасгал хий. Чанга ярих дасгал хий гэдэг чинь бас дахиад чанга гэж юм. Гадагшаага ярихгүй. Нөгөө ганцаараа мөртлөө ингээд дотроо ингээд ярьж байгаа юм шиг бодоод ингээд тэгж тэр болохгүй. Тэр чинь нөгөө дотроо бодож ярьж байгаа яриа чинь бодол хоёр чинь хоорондоо холилдоод ярих дасгал юм шиг чинь ойлгохгүй юу гэж ингээд хэлчиндээ гэх. Яг чанга ярьж дасгал. Сайн байна уу? Намайг дорж гэдэг би Монгол улсын боловсролын их сургуулийн оюутан чанга хэлээд ингээд. За энэ 3 дахь наснуудын чинь 3 дахь хамгийн түгээмэл ярианы чинь заахад багш тохиолддог, сургууль оюутан тохиолддог. Бэрхшээл. За дараагийнх нь 4 дахь нь хамгийн их олон юм. Яг хүн ярьж яхад их зүгээр өгдөг гинэ. Хүн ярьж яхад энэ амархан ярьж чадахгүй юм даа. Инээд нөрөө сууж идэм байна л да. Тэгсэн чинь яг миний хэлж ирэхэд балартчаад байна. Блэкаут гэж аахгүй болоо. Тэгэж хэлээд. Сандардаг. Ялангуяа юм жаахан олон хүний өмнө хүнд жаахан эвгүй харагдахаас айдаг, ичдэг юмрхүү маягийн оюутнууд бол одоо яана би муухай ярьж байгаа болоо, би муухай дуудаж байгаа болоо тэгэнгүүт энэ тэгэл сандарчдаг байхгүй. Заавал олон оюутны өмнө биш юм аа гэж багштайгаа яриг гэл гисэн ч байхгүй болчихсон. За тэр маш их тохиолддог ярианы хичээл дээр. За яах вэ? Гүнзгий амьсгав. Өөрийгөө тавьчихсан. Гүнзгий амьсгав. За энэ банк хэрэгэлдэг хэлцгийг хэлж жаахан ч болов цаг ав гэж байна. За жишээлх юм бол одоо миний ярианы хичээл дээр хэрэгэлдэг нэг маш их оюутнуудад дандаа зааж өгдөг зүйлүүд маш сонир санаа байна гэдэг. Эхний оюутан ярина шүү дээ. Эхний оюутан ингэж юм яриад дуусна. Тэгээ тэр нь шал тэнийг юм ярьсан ч хамаахгүй заа. Өөр сонирхолтой тэнийг юм ярьсан ч хамаахгүй. Нөгөө өөрийнхөө ярианы темпэнд орохын тулд өөртөө жаахан ч болов нэг цаг гаргахын тулд яг хөглөө бодлаагаас маш сонир санаа байна гэдэг. Бүр аманд нь орчих хэрэгтэй. Маш сонир санаа байна гэдэг. Тэгэхээр нэг жаахан өөрөө нэг өгүүлбэр хэлсэн хүн чинь цаашаага ярих гэдэг жаахан гайгүй. Дээр нэг жаахан бодох ч гэсэн өчүүхэн ч гэсэн цаг хугацаа гарч иж байгаа. Нэг иймэрхүү юм байнга хэрэгэлдэг хэлцүүдийг ингээд дандаа ингээд хэцүү үед хэрэг хилчдэг нэг тийм хэдэмт болох хэрэгтэй. Тэгээд тэр чинь ингээд олон зүйлээс тусуулна. Сэтгэл зүйч ч гэсэн тусуулна ингээд. За өөрийнхөө ээлжийг хүлээж байхдаа түлхүүр үгсийг бичиж тэмдэглэжээ гэж. Бүх яриагаа бичиж хэрэггүй. Бүх яриагаа бичиж хараад унших юм бол ярианы хичээл биш болчих шүү дээ, тий. Түлхүүр үгсүүдийг яг ийм үгнүүд хэрэглэнэ гэдэг. За ярианы хичээлд маш чухал эвтэйхэн хэл болдог юм бол энэ утгын зураг. Энэ хичээл дээр ярих зүйлээ урьдчилан оюуны зураг, mind map болгоно гэж байна. Mind map. Энэ их чухал. Mind map хийчихлээр өөрөө хараад системд болчдөг. Системтэй болохоор. За mind map гэж ямар юм гэдэг байгаа гэдэг одоо үзүүлээ. Mind mapтэй хүн бол ямар ч гэсэн дугаал байна гэж үзлээсээ байхгүй. Оюуны зураг зурсан хүн бол
ухаалаа гэж байна. За энэ оюуны зургийн нэг жишээ. За өдөр тутам юу гэдэг тухайгаа яригддаг хичээл зөндөө гэдэг үстэй байна. За тэгэхээр чи ингээл гацаж ихнээс нь ярьж явж байгаа нэг ганц үгдээс ч юм уу ганц юм дээр одоо гацчихгүй бол өдөр тутмын яриа өдөр тутмын амьдрал яд чинь. За ажиллаа ярий. Ажлаас өмнө юу хийдгээ ярий. Дасгал хийдгээ ярий. За ямар хоол юу өдөр өглөөний хоолнд юу хийдгээ ярий гэх дөрөв очлаа. За одоо дотор нь дахиад ажил дээр ажиллаа ярихдаа би юу ярих вэ? Хамтран ажиллагчдынхаа тухай ярий. Имэйл бичдэг, кофе уудаг, дундуур нь уулзалтуудад, хурлуудад суудаг. Тийм. За ямар хоол юу гэдэг дээр юу ярих вэ? Өглөөний цай, дундуур нь жаахан юм иддэг, ам хөдлөх юм байна. Өдрийн хоол, орой хоолны тухай нэг юмэрч. За гэхвчлэгээд ингээд дараа. Ингээд зурц. Ингэсэн байхад бол маш их хэрэгтэй. Оюун санаагийн чинь сайхан имхлээ зэгцлээд өгнө. Дээр нь нөгөө нэг балартчаад байна гэдэг юм чинь байхгүй байхгүй. Ийм юмтай явахад чинь их балартаад таг алгууч гэж байхгүй тийм чи бүр coworker гэдэг үгээ мартчихлаа гэхэд имэйл бичдэг гэдгийг хэлж чадах юм байна тийм. Бүр багаар бодоход ажил дээр имэйл бичдэг. Тийм. Дундуур нь кофе уудаг. Өглөө усаж яадаг, өглөө босдог, усанд ордог ч гэдэг юм ингээд. За энэ ийм юу утгын оюун санааны зураглал сурах хэрэгтэй. Тэр зураглалыг харж яагаад яриуд сурах хэрэгтэй. Тэр өөрийнхөө хэлж хүлээж авахтай ийм зураг болж байгаа юм ингээд. За энэ их ярианы хичээлд хүнийг ярих боломжийг олгодог их сайн жишээ, их сайн дасгал шүү. Энийг хийгээд сурцсан оюутнууд ч хийгээд сурчвал багш өөрөө хийлгээд сурчих юм бол ярианы хичээлийн хамгийн хүчтэй, хамгийн сайхан зэвсэг юм. Бүх сэдв дээр байж болно. Ямар ч сэдв дээр ийм ярина, ийм нэгт нь би юм ярина, хоёрт нь ийм юм ярина, гуравт нь ийм юм ярина. Энийг нэг юутай андуурга өгүүлбэрүүдээ бичээд өөрөө биччихээд бичсэн юм ингээ харж байгаа жийжилсэн ч юм уу шүү дээ. Тэр бол яриа биш шүү дээ. Тэр яриа биш. Харж уншихын хичээлэр. За яахан ярьж мурж гадаад хэл сурж байгаа хүмүүс чинь удаан хавтар ярина. Тэрнээсээ ичдэг хүн байна. Хит удаан яриад байна. Ардаа хүн хүлээлгээд байна. Яах вэ гэж. За нэгдүгээр оюутан өөрөө тэгэж яах вэ гэж бодож байна. Хоёрдугаар чамд өөрт чинь багшд өөрт чинь оюутан тэгээд байгаа санагдаж байна. За тэгэх юм бол яах юм бэ? За ярих сэдвээ урьдчилан ярьж бэлд. Зүгээр бэлдэхгүй. Саяны оюуны зураглалыг зураад бэлдэж болно. Гэхдээ зөвхөн тэгэж бэлдэхгүй ш. Ярьж бэлдэнэ. Өөр дангаараа ганцаараа ярьж бэлдэнэ. Тэгсэн байхад бол хоёр дахь удаага ярихад бол хамаагүй урд юмшдаг. Хоёр дахь удаага. Энэ доодох 4 3 2 гэсэн хамгийн доор 4 3 2 гэдэг техник байгаа. Энэ техникийг хэрэглэдэг чинь тэр хоёр энэ эхнийхтэй холбоотой ярих сэдвээ урьдчилан ярьж бэлддэг чинь 4 3 2 гэдэг техник чи яадаг гэхээр хүн эхлээд анхныхаа ярьсан яриаг юу бэлдсэн яриагаа ингээ ярихтай бодоод яг удаан ярьдаг байхгүй. Ярина оюутнууд. Тэгээ 4 минутанд тухтаад ярина. За юуны тухай түрүүний ярьсан нөгөө Монгол улсын сонгуул, за Монголын тогтолцоо одоо юуны Америкийн сонгуулийн тогтолцооны тухай ярьсан би хичээл хийлээ гэж бодъё. 4 минут нэг чинь ингээд ээрч муураад арайгч нэг ихний удаа ярина 4. Дараагийн удаад яг саяныхаа дахиж ярина. Тэгэхдээ 2 минут 3 минутанд тогтоод ярина. Яг багтчтэй тэгэхээр нөгөө 2 дахь удаага ярьж байгаа учраас хамаагүй нөгөө хурдан илүү ярьдаг учраас тэгээ 2 дахь удаага 3 минут. 3 дахь удаага 2 минутанд тогтоод ярина. Тэгээ дахиад ярих дээр яг багтаа чинь 2 минутанд бүр илүү нөгөө 3 дахь удаага ярьж байгаа юм чинь. Тэгээ энэ нөгөө fluency гэдэг үл торох чадвартай 4 3 тэрх 2 гэдэг техник. Тэгэхдээ нэг хүнд яриад ахаар яхан залхуутай байдсан шүү. Тэгэхээр тэрийг яадаг вэ гэхээр багштаа дахиад яг ярьсан байгаад яхан залхуутай. Тэгэхээр ингэж болно. Эхний удаад оюутандаа яриад 4 минут, 2 оюутан нэгэндээ яриад, 2 дахь удаад нь багштаа ярьдаг юм. 3 дахь удаад нь бүх оюутнуудтай ярьдаг юм. Иймэрхүү маягаар 4 3 2-ыг хэлж болно. Тэгээд хамаагүй дахин давтан ярьж байгаа юм чинь шал өөрчлөлт байхгүй. Хэд удаа ярих юм гэдгээс л. За хоёрдугаарх нь хилцүүн алдаа гаргахаас огт бүү зовоо. Энэ өөрөө тэр хамаа авахгүй би энэ удаад би ярианы хичээл хийж байна. Хилцүүн хичээлд тусдаа хилцүү алдаагаа чинь би ажиглан тэмдэглэж аван дараа нь тэрийг чинь засаж өгөн тэр хамаагүй. Тэрийг энэ ярианы хичээл дээр тэрнээс битгий. Гол нь юунд илэрхийлэх. Соноогоо илэрхийлэхдээ анхаарна. Буруу байна уу зөв байна уу? Оюутнууд сонс ангийнхан чинь ойлгох ёстой, багш өөрөө ойлгох ёстой. Хэрэг чухал ярианы хичээл дээр. Тэгтээ огт хамаагүйгээд хилцүүн алдаа буруу яриад тахтан хаяад иж болохгүй шүү дээ. Багш тэмдэглээд шүү дээ. Ямар хилцүүн ямар алдаа гаргасныг. Тэгчээ тэрийг дараа нь хилцүүн хичээл дээр ч юм уу тусгаад нь ярианы хичээлийн дараа ч юм уу тусгаад нь ингэсэн засаж байна.
За 3 дахь нь хичээлээс гадуур маш их ярих тасгал гэх. Хичээлээс гадуур. Энэ их бас чухал. Энэ яагаад чухал вэ гэхээр ялангуяа энэ одоо энэ гадаадд монгол хэл зааж байгаа багш нар хагас сайны нөгөө монгол сургуулиудад зааж байгаа багш нарт их чухал. Ганцхан хагас өдөр ганцхан цаг ярианы хичээл заалаа. Өдөрт 24 цаг байна. 7 хоногт одоо хэдэн цаг вэ тий? 300 хэдэн цаг байна. Ганцхан цагт нь ярианы хичээл. Үлдсэн 300 хэдэн цаг нь огт байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь ярихгүй жоо дахиад дараагийн 7 хоног хагас өдөр гэсэн чинь нөгөө түрүүний яриа чинь алга болчих шүү дээ. Тийм учраас хичээлээс гадуур маш их ярих тасгал байна. За Монгол хүүхдүүд бол гайгүй. Монгол хүүхдүүд бол эцэг ихтэй эцэг хэн байж байгаа юм чи эцэг эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй. За дандаа монголоор ярьж шүү дээ. Юу над хүүхд зөв гэжтэй. Тэгээд тэргөө хичээл дээр очиод германд амьдарч байгаа хүүхд германаар ярина. Шивэд байгаа хүүхд шивэд хэлээр ярина. Америкт байгаа хүүхд англиараар ярина. Эцэг хэд ганц монгол хэлээр ярих юу гэдэг нь аягүй сайн ойлгож байна. Юунд монгол хэл сурж байгаа гадаад оюутанд бол юу нэг гинэ. За хамгийн сүүлд нь хичээлээс гадуур ярих тасгалын санаанууд байна байгаа. Тэрийг хэлж ямар яаж болох вэ? Ганцаархан одоо тийм эцэг нь юу гүм гадаад оюут яах юм те. Монголд байгаа бол бас зүгээр. Монголд байгаа бол гудамжаар аваад хаалал хаан монгол хүн болоод ярьж чинь ярих тасгал хийн. Гадаадд байгаа монгол хэл сурж байгаа гадаад хүн, насан турш гадаад хүн бол хамгийн хэцүү. За энэ дээр гэхдээ юу гаргаж өгнө вэ? Санаанууд гаргаж өгнө. За өдөр бүр өөртөө ярих тасгал хийн. Өөртөө ярина. Чанга ярьжтэй өөртөө ярих та. Чангаж байгаа яриа. За сүйдэрлэхүү ба 4 3 2 дэг. За энэ сүйдэрлэхүүн гэдэг түрүү чи хичээл дээрс гарсан. Төрний өмнө гарсан. Энийгээ заахгүй мөртөө сүйдэрлэхүү хэрэглээрэй гэж яваад байгаа. Энэ юу яад юм бэ дээ. Шинүгийн яаж заах вэ гэдэг чинь дөрөв байгуул. Дараагийн хичээл дээр сүйдэрлэхүү гэдэг аргыг ер нь оруулчихъя. Мөнх багш юу гараад сануулаараа энийг нь оруулахгүй бол бүх юм дээр сүйдэрлэхүү гэсэн мөртлөө тэрийгээ заахгүй яадгийг нь заахгүй яриад яваад байдаг. За 4 3 2-ыг хэд түрүү хэлсэн юм тайлбарлсан ямар таг. За энэ эсрэгээр дөрөв нэг хитрхи удаа яриад ардаа хүн хүлээлгээд зовоогоод энэ жаахан хэцүү ингээд нэг тийм нэг удаан 50 хүмүүсэд тэгсэн нөгөө сандруу талын хүмүүсэд ч сандраад хурдан яриад алдаад байна. Нэг ингээд тийм нэг удаан сандруу хоёр байх юм бол бүр хэцүү. Нэг нь бүр ингээ хүлээлгээд нөгөөх нь ингээ өөрөөр хэлж хүлээлгээд ингээ тогтож сууж чадахгүй нэ. Ярих дээр ямар урд яриад нөгөө удаан нь ойлгохгүй юу ирчих вэ сая юу гэж үгүй хэцүү. За тэгвэл яах юм? За энэ нэг хоёр юм ярианы хичээлийг түрүүн би нэг хэлсэн хоёр юм янз ярианы хичээл байх хэрэгтэй гэж. Торлгүй ярих буюу fluency ярианы хичээл, алдаагүй ярих буюу accuracy гэж хоёр өөр юм байна. Энэний хоёрынхаа тэнцвэрийг анхаарнаа. Багш анхаарна, оюутан анхаарна. Сандраад хурдан ярина гэдэг чинь торлгүй ярьж байгаа чадвар нэг сайн байна. Гэхдээ алдаагүй ярих уу accuracy гэдэг юм бас болчихсон тийм. Accuracy гэдэг юм хитрхи бодоод маш мундаг үгийг гоё хэлэх гээд маш гоё хэлбэртэй зүг ярих гад тэгээ яах удаад байж бас. Энэ хоёрын хоорондын харьцааг маш их анхаарах хэрэгтэй. Зөв харьцааг нь өөрөө юунд яг тэд байх хэрэгтэй гэсэн тийм томьёо байхгүй. Хүн болгонд өөр, багш болгонд өөр. Тэгтээ нэг багш нэг өөрийн гэсэн нэг ерөнхий нэг юу байдаг нэг хандлага нэг совин гэдэг юм уу та. За энэ нэг арайч наадах ч болохгүй байна. Энийг ингэсэн дээр нэг тийм. За тэгээ сандраад яриад хурдан яриад байгаа за байж байгаа тий. Ярихаас өмнө жаахан тогтоод жаахан бодоод юу ярих лээ гэж байгаа. Тэгээд хэсэгхэн зурж жаахан бэлдээд тэгээд яар. Жаахан дарж ирэх гэсэн үг тийм. Юу иш тавьчих гэдэг морийг амын татдаг шиг жаахан ингээд за яаж байгаа миний хөө юу яаш шиг жаахан бодож яаж байгаа. Одоо ингээд юу ярих гэж байгаа юм жаахан бодоод гэдэг ингээд. За яриа бэлтгэхдээ эхлээд бич гэсэн. Тийм дасгал хэлгэж болно. Тэгээд тэрийг харалгүй ярьж тавьна. Тэгчээд ярина. Тэгэх юм бол тэр алдаад хурд яриад алдаад ирнэ гэдэг чинь гайг болчихно. Яриагаа бэлтгэхдээ эхлээд бич гэдэг чинь. За тэгээд түрүүний гарсан ярьсан тийм ээ. Яриагаа өөрөө хянаж алдаагаа өөрөө засна гэж. Яриагаа юун дээр бичиж явна. Би энэ рекорд хий гэж хэлэхгүй бол энэ юугаараа түрүүний бич гэдэг чинь ингэж гараараа ингэж бичгийг хэлж байгаа. Одоо энэ яриагаа өөрөө хянаж алдаагаа зас гэдэг нь болохоор яг би ингэж гараараа өсчээд ингэж яаж болно. Тэрнээс илүү яриагаа хянахын тулд яг хөөхөр энэ бичлэг хий гэж аахгүй. Бичлэг хийнэ. Аудио бичлэг хийгээд тэгээд тэрийг өөрөө хянаад өөрөө алдаагаа засна. Түрүүнээс хойш дахин давтагдаад байгаа нэг юм байгаа. Энэ алдаагаа дандаа өөрөө зас өөрөө хянах гэдэг байгаа шүү дээ. Багш энэ хэлж өгсөн
алдаагийн засвар багш хэлчихсэн за гэдэг өнгөрч ирээд байна. Ингээд чиний ингээд төрөм чи тэр өнгөрсөн цаг дээр ингээд тэр Ж гэж өнгөрсөн цагийн хэлбэрийг дандаа числаа гэж буруу хэлсэн шүү. За гэвэл болоо. Тэгээд за гэж сурсан юм чинь дахиад алдна. Тэхгүй чи яасан бэ гинэ гэдэг ингээд харагдаа гэдэг. Өө би Ж гэж нэг газар лаа хэрэгэлсэн байж тээ гэх юм бол тэр нь илүүлдэг тийм. Учираас дандаа алдаагаа өөрөө засгийг. Асгал масгал хэлэхдээ аль болох өөрөөр нь алдааг нь засуулаад тиймэрхүү. Яриач тэр уншлах шүү дээ. За энэ нөгөө нэг түрүүн би хичээлээс гадуур дасгалын боломжууд юу хийх гэсэн. Хичээлээс гадуур ярих боломж гарахгүй юм аа гэж. За энэ Монгол хүүхдүүдийн хувьд бол гайгүй ээж автан байж байгаа юм чинь. Монголд байгаа гадаад хүмүүс бас гайгүй. Гадаадд байгаа гадаад хүмүүс маш хэцүү. Хичээлээс гадуур ярих боломж олдохгүй. Яаж хичээлээс гадуур ярихаа ч мэдэхгүй. За тэгвэл яах вэ? Зөндөө арга байна. Ярина. Жаахан гэх юм бол зөндөө сайхан. За асуултууд дуу ураагаар бичиж ав. Өөрөө. Асуулт тавьж зурна гэдэг чинь чухал шүү дээ, тийм ээ. За асуултууд. За юу гэдэг юм. За таны нэр хэм бэ? Та хэдэн настай вэ? Та ямар ажил хийдэг вэ? Одоо энэ болох гэж байгаа сонгуулийн талаар та ямар бодолтой байна вэ? Та аль намыг дэмжиж байна вэ? Эсвэл за ямар хөлбөмбөг ямар баг дэмждэг вэ? Яагаад та тэр багийг дэмждэг вэ? Баахан асуулт гэдэг хүнд ингээд тавьж байгаа. Тэрийг дуу ураагаар бичиж авчихна. За тэгчээд одоо гадуур мадуур алхаж байхдаа ч юм уу хичээлээд авахтаа гэртээ сууж байгаа ч юм уу. Нөгөө асуултаа тавиад явууллаа. Хэлглээ. Пауз дарлаа. Өөрийнхөө асуусан асуултанд өөрөө хариулна. Өөртөө хариулна. За энэ их боломжтой тасгал байгаа. За эргэн тойрондоо байгаа юмаа нэрлэлээд тэгээ тодорхойлно гэж байна. За би одоо жишээлбэл бол ингээд сууж байгаа юм. Монгол хэл сурч байгаа гадаад байт юм бол яах вэ? За энд цаас байна. Энэ цаасан дээр юм бичдэг. Энд ширээний чийдэн энэ ширээн дээр тавихад зориултай. Ширээний чийдэн надад тусалдаг гэдэг юм. Иймэрхүү маягаар. Эргэн тойрондоо байгаа юм хэлээ. Тэнд хөргөгч байна. Хөргөгчөнд хоол хадгалдаг гэдэг. Тэрийг тодорхойлно. Аачвс. Гараад явахтар бүр гоё болчихсон. Гэр цэцэх юмудаа эртээ дандаа байгаад байх юм бол яриад дуусчих юм бол бүх юмаа хэлээд дуусчих юм бол гараад явж байгаа. Энд нэг хүн зогсож байна. Хажууд нь бас нэг хүн зогсож байна. Энэ хоёр эхнэр нөхөр хоёр бололтой. Цаашаа явлаа. Нэг улаан автобус ирлээ. Улаан автобусны дотроос 3 хүн гарлаа. Ямаа гадаар юмнуудыг хараад тодорхойлоод яриад явж байна. Тэгээ за энэ дараагийнх нь адилхан гэртээ байгаа эжимсийг нэрлэж өгүүлбэрт оруулан чангаар хэлж байгаа. За өгүүлбэрт оруулан гэдэг нь яг хөө зүгээр л хөргөгч ширээ гэдэг нь хэлээд байхгүй. Ширээн дээр ингэдэг ширээ ингэсэн миний ширээ ингэсэн би энэ ширээг тэндээс авсан ч гэдэг нь өгүүлбэрт оруулж. Авахж байхдаа альсэл машин барьж явахдаа өдөр болсон юм а яар гэж. За манай одоо Улаанбаатарт бол төгжрэлтэй үед бол шүү дээ. Иннээс их зав гарахгүй шүү дээ. Машин барьж явахдаа өдөр болсон юм аа. Гэртээ ярьж явж байхдаа англи хэл сурч байгаа бол англи хэлээр явах юм шүү дээ. This morning I гэж хэлэх юм шүү дээ. Өө өстө зөндөө юм яриалаа. Чанга яриад байна. Хажууд хамт бүгдэрч байгаа улсууд нь юутайгаа яриад байгаа юм гайхаж магадгүй дээ. Хамаагүй хэл сурж байхад тэрөөсөө хичиж яах юм байхгүй гэсэн шүү дээ. Мэдрэл утаа гэж бодож идэж хилээсээ сурж байгаа юм ямар бац. Алхаж явахдаа ганцаараа яриалаа. Тэгээд ингэсэн би тэгсэн. Одоо хамгийн сүүлд нь одоо би ингээд гэрлүүгээ алхаж байна. За өдөр бүр нэг сэдв сонгоод тэр сэдвээрээ ярьж бичлэг хийнэ. За өнөөдрийн сэдв наадам. Наадмын тухай яриа л өөрөө. Тэгээд тэргээр бичлэг. Тэгээд бүр жаахан гайгүй дээш зойтон буудууд бол байгаль хамгаалах монголчуудын байгаль хамгаалах ёс мөстэй хэцүү сэдв сонгож. Жаахан хэлж байгаа оюутнууд бол хамаахгүй өдөр тутмын амьдрал дуртай спорт гэдэг амархан сэдвэр нэг сэдв сонгоол. За дараагийнх нь сонсон уншсан сонино 5W ашиглан чангаар яраа гэж. Сонссон уншсан сонино 5W ашиглан чангаар ярина. 5W нь болохоор монгол хэлээр орчуулсан 3Х 2 яа орчиж байгаа. Яагаад гэхээр яа хин хизээ хаана гэхэл хий.
За энэ түрүүн бид нар энэ хүснэгтийг үзсэн тийм ээ. Энэ. 5W-гийн хүснэгт гэж энэ. What happened? Who was there? When did it happen? Where did it happen? Why did it happen? Англиар болохоор 5W гэсэн. Монголоор болохоор 3Х 2 яа. За, одоо яг уу сонины мэдээ ч юм уншсан да. Сонины мэдээ уншлаа. Сонныхоо мэдээг хаач уншаад ойлгосон. Тэгээд за, what happened? Юу болсон бэ? Урал болсон. Who was there? Хэн байсан бэ? Монгол судлал эрдэмтэд байж. When did it happen? Өнгөрсөн бэм гарагт байж гинэ. Хаана болсон гин? Индиана мужийн Блумингтон гэсэн болжээ. Why did it happen? Энэ хардвар жогшийн ойд зориулсан гинэ. Зориулсан хурд болж гинэ. Иймэрхүү. Ингээд энэ тавыг ингээд ашиглаад ингээд чангаар ярина гэдэг чинь биш үү? Чангаар. Хэн, хизээ, хаана юу? Эдрийг ойлгож сурчих юм бол уншлахч маш сайн уншлах бол чинь өөрөө энийг хэлээд унштай яриад ингээд сурчих юм бол ярианы ч аль аль нь хамгийн гол юм болчих шүү дээ эндээс чинь. Тэ. Юуны төвшөнд факт буюу баримтын төвшөнд хамгийн чухал юмнууд энэ дээр сайхан гараад чинь. За ийм нэг юм яриад байдаг нэг өрөөний хичээл дээр бас гарч ирсэн. Би ангийнхантайгаа ярмаарг байна. Алдааг нь сурчихнаа. Ерөөсөө Монгол хүнтэй л ярмаар байна гэж үздэг байна. За энэ ингэж ангийнхнаас алдааг нь сураад буруудж исэн тэр юу судалгаагаар тэр батлагдаагүй. Санаа бүү зовоо. Ангийнхантайгаа дадлаг хийх тохиолдол бүрийг бүү болд. Ангиж нэг хүүхэд байж монголоор хамтдаа ярих дадлаг хийх боломжтой байвал ерөөсөө тэрийг алдаж болохгүй. Алдаа тийм амархан халдварлгүй гэдгийг судалгаа байгаа багтаг. За. Вирус шиг амархан тэгээд тарааж яваад байдаг юм аа. Алдаа. За. Нэгдүгээрт нь. За, хоёрдугаарт нь алдаа бүрээ өөрөө анхаарад байв. За би ингэж яаж зөвлөх вэ? Яг сайхан хэлэх вэ? Яг төгс хэлгээл төгс уншаад бүгдийг нь орчуулчих гал нөгөө түрүүний хэлсэн багшийн анхны ярьсан багшийн оюутан шиг тэгээд байх юм бол алдаа бүрээд анхаарал байвал үл торхог төршнө. Үл торхог гэдэг чинь би нөгөө fluency гэдгийг тэгж хэлээд яваад байгаа шүү дээ, тийм. Fluency. Торхгүй ярьдаг чадвар үл торхог гэж. Үл торхог төршчихлээ. Хитрхи нөгөө энэ чинь болохоор бас нөгөө зарчим чинь яваад байна шүү дээ. Алдаагаан дээр илүү анхаарлаа тавиад анхаарал юунд хандцтай вэ? Позитив юм дээр. Сайн эерэг юм дээр анхаарал дандаа хандчих хэвээр. Сөрөг юм дээр анхаарлаа хандуулаад байх юм бол сөрөг тишээгээ явчих гэдэг. Улам бол ингээд тацаад болно. Зөв эерэг юм дээр нь одоо юу хүртэл тэгж засдаг болсон шүү дээ. Зас одоо оюутнуудыг зүгээр заавал энэ хэлний хичээл биш. Чиний эн чинь буруу байна гэхээс илүү энэ нь зөв байна. Зөв жишээг нь үзүүлээд энэ нэг сайн болж байна, энэ сайн болж байна, энэ сайн болж байна. Тэрэнд нь илүү анхаарал тийгш юм. Бидний олон жил хийсэн сургалт чинь дандаа бурууг нь олж ирээд энэ чинь буруу, энэ чинь буруу, энэ чинь буруу. Зөвийг нь тоохгүй. Хаяа таяа. Тэгэхгүй зөв эерэг юм хандна. Эерэг хандлага. Одоо нохоо мохоо сурах мурах хүртэл ажиллах шүү дээ. Хүүхэд юм заахта. Одоо юу гэдэг бидний хууч арга болохоор дандаа буруу юмыг нь шийд гэж яагаад зөв тийшээ сургах гэдэг. Ингэж болохгүй. Тэгэхгүй зөв тэр хийж байгаа бид зөв хийх юм бол тэрийг нь урамшуулж. Тэр нь илүү сайн. Тэр чиглэл рүү зөвхөн энэ хэл заах арга биш. Бүх сургууль муужилах ухаан бүх арга тийшээ явж байгаа. Эерэг зөв юмыг нь илүү ингэж өөгшүүлж дэмжиж тэрнлөө. Тийм учраас алдаа бүр анхаарал тавиад үл төрхөг туршнаа. Зөв хэлсэн юмрын дээр нь анхаарал ингэ. Уншлах ихтэй зөв ойлгож чадж байгаа үгнүүд дээр энэ юу гэж яах гэдгийг ойлгож юм ойлгох хичээнэ. Мэдхгүй үгнүүд дээр анхаарлаа хандуулчаад энийг би мэдэхгүй, энийг би мэдэхгүй, энийг мэдэхгүй. Энэ гурыг мэдэхгүй бол би шаш явахгүй. Тэгээ зогсоод байж болохгүй. За, ангийнхантайгаа ярихдаа хилцүүн алдааг хойш тавиад харилцах ойлголцохдоо анхаар. Анги дотор нөгөө дасгал хэлэгдэж шүү дээ хүмүүсийн хоёроор яриад. Тэгэхээр нөгөө дөрөвчийн нэг асуудалтай нөхөр чинь ангийнхантайгаа ярмааргүй байна, алдааг нь сурчихна гэдэг байгаа тийм үнд яах гэдэг. Хилцүү алдааг хойшоо те хамаагүй. Тэрийгээ зүгээр масцчих тэр багш ч гэсэн зүгээр л тэмдэглэж авах нөхөс. Чи тийм алдаа гаргасан, чи тийм алдаа гаргасан гэдэг алдаа болгон дээр гийг гэдэг. Нөгөө үл торох флүүсигээл халаад байсан. Зөвхөн харилцах ойлголцохтой анхаар. Ярианы ч шүү дээ. Хилцүү хичээл заагаагүй бид нар.
хилцүүчил тусдаа өөр хичээл. За хэрвээ тодорхой нэг хилцүүг давтан ярьж байгаа бол нэгнээ засаад өгч. Энэ болохоор арай өөр. Зөвхөн нэг сэдвээр ярьж байгаа биш. Яг өнгөрсөн цаг гэж юм уу? Яг ирээдүйн цагийн тодорхой нэг хэлбэрийг ярьж байгаа. Тийм бол чи нэг хилцүүг давтаж ярьж байгаа ч юм. Тийм бол ингээд засаж болно. Засаад өгөөд өргөжлөж ярина гэж. Шараад тах юм бэ. За тэгэхээр ярих чадварыг хөгжүүлэх ямар сувгууд байгаа вэ? Оюутантай энийг тайлбарлаж өгнө. Оюутан өөрөө нэг сайн ойлгох. За түрүүний ганцаар таслах зөндөө санаа хэлсэн шүү дээ, тийм ээ. Ганцаар болохоор ярьж чадахгүй. Би ганцаараа хэлдэг. Тэгээд тийм болохоор ярих тасгалж хийсэнгүй. Миний яриа ерөөсө хөгжихгүй нэг бол. Түрүү хичнээн олон санаа гарав, тийм ээ. Ганцаараа тасгалж хийн. За оюутан тэрнээс оюутантайгаа ярина. Ийм сувгууд байна. Нэг хичээл Монгол орондоо монголоор л ярина. Оюутан их хэлтэнтэйгээ ярина. Энэ бол их азтай тохиолдол. Хэрвээ тэр байгаа улсад чинь монгол хүн байгаа бол оюутан их хэлтэнтэйгээ ярина. Энийг зүгээр нөгөө өөр гадаад хэл англи хэл япон хэл орос хэлэн дээр зааж байгаа багш нар манай энэ дотор сууж байгаа бол тийм ээ адилхан тэр хэлээр ойлгож шүү дээ оюутан их хэлтэнтэйгээ. Бүлгээр ярина. Анги дотор 10 оюутантай бол одоо ингээд нэг нь яриад нөгөөдөл нь хэлцээр юм их та. Оюутан багштайгаа ярина. Ийм бол. Тэгээ ингээд дандаа ингээд өөрчлөлт солигдож яваад байна. Ингээл ганцаараа бас ярина. Оюутантайгаа ярина гэдэг ингээд ийм олон сувгууд байж байгаа. За яриаг тэгээ ер нь явж. За энэ дээр нэг хэдэн дасгалууд аргууд үзье. За яриад автах аргууд ганцаараа бол яах юм? Тэртэй бол яах? Хажууд нь чинь хүн байвал яах юм? За сүйдрлэх үү ганцаараа бол сүйдрлэх үгүй. За энийг тусгай хичээл болгож дараагийн хичээл дээр орё. Чангаар хэлнэ. Чангаар хэлнэ юмнуудыг уншлах ихтэй ч гэсэн үгнүүдийг ихтэй дандаа чангаар хэлнэ. Өөртөө ярина. Юу хийж байгаагаа тайлбарлана гэдэг түрүүн жишээнүүд хэлсэн тийм ээ. Одоо өөрийнхөө юу хийж байгааг би ингэж байна, би тэгж байна, би ингэж байна. За энэ юунд Америкт бол Европчоос ялгаагүй баг нохомуургүй айл гэж юм байхгүй. Нохомуур айл нэг зарим нь хоёулаа байдаг. Нохомууртайгаа дандаа монголоор ярих гэж. Монголоор яриа л. Нохомуургүй бол бүр хамаагүй ургамалтайгаа ярьж байгаа шүү дээ. Хэлсэн цэцэгтэйгээ ярьж байгаад. Надад ямар асуудал вэ гэдэг үсээс. За сонсноо ярина. Сонсох нь англи хэлээр өөрийнхөө их хэлээр мэдээ сонсч болно. Эсвэл монгол хэлээр мэдээ сонсч болно. Ихчээд юу сонссноо ярина. Уншснаа ярина. Дандаа ярих энэ интеграц болоод шүү дээ. Сонсох хичээл, унших хичээл одоо ингээд интеграц хамт ороод. Бичснээ ярина. Ингээд өөр чадварууд ингээд хамтарсан дасгалууд болохоор их сайн үр нөлөөний илүү сайн байдаг. За ярина. Өөрөө ярьж байгаагаа бичлэг хийн. Тэгээд тэр бичлэг хийснээр сонсно. Тэгэхээр ч нэг алдаагаа олж сонсно. Алдаагаа бидний ингэж энэ дээр би жоох юу гэдээсэн байна. Дахиад тэрийг ярих тэр хамаагүй дээр ярина. Бичлэг хийгээ сонсоод ярьсан тохиолдол. Энэ юун дээр ч бас хэрэгтэй. Зөвхөн энэ яриад бичлэг хийгээд сонсоод дахиад ярьдаг чинь зүгээр гадаад хэл сурах биш. Нөгөө ихтгэл энэ төр тавихад сайхан яриад нэг сайхан ихтгэл тавьчих юмсан гэж байгаа бол ингэж яриад бичлэг хийчихэд өөрөө сонсоод тэгээд дахиад ярих юм бол хамаагүй дээр байдаг шүү. За партнертой яах юм? Партнертой бол харилцан ярилцсан өө. Сайхан ярьж байгаа шүү дээ монголоор. За санал солилцох, дүрд тоглох. За чи худалдаа авахч би худалдагч болъё. За чи багш нь би оюутан нь. Дүрд тоглоно. Чи гайлын ажилтан би ирж байгаа жуулчин. Та ямар зорилгоор ирв? Хэд хонох вэ? Ямар хаягн дээр байх вэ? Нөхөр бүгдээр ингэ хэлсэн.
айлын ажилтнанд угаасаа амьдрал тохиолдог юм байна. Яриа хуучийг дуусгах гэж байгаа. Эхлүүлчихэд нэг нь эхлүүлээд зогсчихсон тэнгууд нөгөөх нь үргэлжлүүлж яаж. Эртээ өрдийн цаг дэмгэн үгээр ээжээ гэж болно. Нөгөөх нь тэр дэмгэн үгээр гэсэн чинь ингэжээ дуусгасан. Үргэлжлүүлээд нөгөөх нь ингэжээ гэж хайсан юм шиг. Нэгнээсээ ярилцлага авч болно. Сурвалжлагч болоод ярилцлага аваад тэгээ ярилцлага авахар чинь тэр дотор чинь сонирхолтой асуудлууд гас ирээд байна шүү дээ. За бүр мэтгэлцээ хийж болно. Нилээ дээжтний үеднүүд бол тодорхой тийм их тийм маргаантай сэдв болж байгаа. За ийм олон аргууд байна. Ганцаараа ч гэсэн ийм их олон юм хийж болох юм байна гэдэг. Ер нь бол ганцаараа гэдэг хүнд л ярианы асуудалтай хүмүүс чинь ганцаараа давтаж чадахгүй байгаа гэдэг учраас айлуулах ингээд ганцаараа гэдэг дээр илүү анхаарал тавиад байгаа. За анхаарах зүйлс ярианы хичээлийг заахад ч тэр ярианы хичээлийг сурахад ч тэр өөрөө тавхан гадаад ямар нэгэн гадаад хэлээр ярихад анхаарах зүйл, заахад анхаарах зүйлс. За хэл бүр адилгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэл бүр адилгүй. За нөгөө нэг түрүүчийн хамгийн анхны оюутны багшийг хэлсэн оюутан тэр чинь энэ хичээлээр тэр чигээрээ жишээ боллоо. Баярлалаа тэрийг гараа тэр оюутны давт гаргаж ирсэн. Тим маягийн оюутан тийпэр маяг болго хуваачсан шүү дээ. Тим маягийн оюутнууд яадаг вэ гэхээр яг ингээд би англиар ингэж ингээд монголоор хэлмээр ингээд орчуулах шиг ингээд яг хэлэх гээд байхгүй шүү дээ, болохгүй шүү дээ. Хэл бүр шал өөр шүү дээ. Хэл бүр адилгүй гэдгийг хэлээд байгаа юм. Яг ингээд таарж идэг тийм юм биш ээ. Хэл болгон адилгүй өөр нөгөө хэл нь бүр шал өөр юм. Ийм байхгүй санаа нэг хэлдэггүй монгол хүн ер нь ингэж ярьдаггүй ингэдэг өөр. Энийг маш их анхааруулж оюутанд анхааруулж энийг тайлбарлаж өгч явах хэрэгтэй. Дадлагаар сурна. Яриа бол маш их дадлага хийж сурна. Энэ бол 7 хоногт ганцхан удаа ганцхан цаг ярианы хичээл ордог. Тэгэх юм бол явахгүй. Дараагийн ярианы хичээл тэр мартчихна, алга болчихно. Хилцээр нь сайн сурахыг хичээ. Өгүүлбэрт орчихсон тэр чигээр нь ганц салангадаар нь сурчаад нийлүүлэхдээ лего тоглоомын нийлүүлж тоглож байгаа их удаан болоод хэцүү болчихно. Тийм учраас хилцээр нь тэр чигээр нь өгүүлбэр чигээр нь тэгж сайн сурах хэрэгтэй. За яриа үзэж явах дундуур нь хилцүүг хит их сураад хэрэггүй. Хитрхи хилцүүг давтагдчихтаар хилцүүгээ дагаж ярих гад механик шинжтэй дэмий болчиход байдэ. За алдаанаас бүүе. Энээс нь алдсан нэг муухай харагдчихгүй гэдгээс гэж айдаг хүмүүс их байдаг. Юм учраас алдаанаас бүүе. Өөрөө чи айгаад тэгэж алдаанаас айгаад тэрнээс болоод хүн байдаг бол хүний алдааг олон хэлж өгөөд ингээд олны өмнө хэлж өгөөд бас хийгүү. Тийм учраас шүүмжлэхээс бас яахан бодох хэрэгтэй. За хүнээс бүү зөв. Яриач хамгийн их тийм элен далангуу ярьж сурах гэсэн зөрөгтэй хүмүүс л илүү их гадаад хэлийг хэлсэн сурдаг. Хүнээс зовоод авах юм бол тэгээд ярьж чадахгүй. Ярьж чаддаг болсон мөртлөө хүртэл юу асууж чадахгүй дугаа ярьдаг хүмүүсээс ихгүй. Тэгэх юм бол тэгээд хайрын сурсан гэдэг. За тэгээд хэл сурахад ялангуяа яриа сурахад өрөөний нөгөө дадлага гэдэгтэй адилхан нэг зарчим байдаг. Use it or lose it. Хэрэглэхгүй бол чи мартна. Энэ Эренчингой энийг их сайхан хэлсэн байдээ. Use it or lose it гэж баг зүүр үг шиг. Хэрэглэхгүй бол тэгэл мартна. Эренчингой энийг юу гэж хэлсэн бэ гэхээр гадаад хэл сурна гэдэг чинь шавраар ингээд байшин барихтай адил. Хайхан ингээд шавраа бэлтчихэд тэр бэлдсэн шавраа шууд тэр дорд ингээд шавардаж эхлэхгүй бол за дараагийн 7 хоногт би нэгээр шавардна гэж тавьчих юм бол эргээд ирэх чинь хатцсан байдаг тийм ээ. Хатчих штэ. Яг тэрнтэй адилхан. За одоо дараагийн 7 хоногт дараа сар энэ үед үгээрээ би сайхан ярьцсан да гэдэг юм бол байхгүй хатчихна. Хатна гэдэг нэгэ мартчихна алга болчихно. Use it or lose it. Чи хэрэглэхгүй бол чи ингээ мартаа. Тийм учраас энэ ярианы хичээл дээр дандаа л хэрэглээл байнгын яриа байнгын хэрэглэхгүй бол тэгэл эргээл мартагдчихна. За анхаарах зүйлс. За тэгээ ерөөсөө хамгийн эцэст нь дүгнэлт болгоод хэлээ. Ерөөсөө хэл сурах, тухайн хэлээр ярьж сурах цорын ганц арга зам бол юу вэ? Ганцлаг ер нь явж ичнээн ингэж яхад ийм асуудал гардыг ингэх хэрэгтэй, ийм арга байна гэл ингээл өчнөө
юм ярьж болно. Өчнөө ингээд тусгай бүгдээрээ сайхан хуваалцаж болно. За ердөөсөө гівчиг зааж байгаа багш нар, сурж байгаа оюутанч нар хэл сурах ганцхан дарга байгаа. Тэр дарга юу? Ерөөсөө л энэ амаа ангаагаад юм хэлгэж. Бол тэгэл сурахгүй шүү дээ. Юу ч юм уу амаа ангаагаад юм хэл. За энийг сайхан. За баярлалаа. Өнөөдрийн хичээл бол энэ. Гэхдээ одоо бидэнд